Who remembers the English word that I taught you last night? Two За words. өчигдөр өрөөний заасан англи үгийг санаж байгаа хүмүүс байна уу? Good stuff. Good stuff гэж хэлсэн шүү дээ, тийм. The Bell group which just played. Good stuff. За тэгвэл өнөөдрийн тоглосон энэ одоо хонхон хөгжин бол үнэхээр сайхан байсан байгааз. Тэгээд энийг бол good stuff гэж хэлэх нь шүү дээ. So now, the word for this evening. За өнөө өрөөний бидний суралцах үг байна. Well, it's 3 words. За 3 үг байна. Jesus loves me. Есүс надад хайртай гэсэн үг байна. So, Jesus nadat haytat. You did it good. Yes? Yes. I'm getting it. За би тэгээд энэ үгийг бас сайн хэлж сурж But байгаа. now, you have to say, Jesus loves me. За тэгвэл та нар одоо англиар нь сурч штэ. Jesus loves me. Wonderful. Very good. За маш сайн байна. Today, for lunch, I had kosher. За өнөөдөр би өдийн хоолндоо юу идсэн гэдгийг сайн хэллээ те. Good stuff. За хоошор бол бас гоё амттай юм байлээ. I really enjoyed it. За би хоошорнд их дуртай байсан. I have to find out how to make it so when I go back to America, I can do it. За би тэгээд хоошор яаж хийхийг суралцмаар байна. За тэгээ Америкт очичоод би бас одоо хоошор хийж үзмээр байна. My husband ate half of one. Манай нөхөр бол тал хоошор идсэн. I ate 1.5. Би болохгүй нэг талтай нь идсэн. Good stuff. За тэгээ гоё болохгүй нь би идсэн. За. Let's just bow our heads for prayer as we start За tonight. өнөөдрийнхээ семинарыг цөмөр эхлүүлээ тэгээд эзэн хандан залбирanгуйцгаая. Kind Father, Тэнгэрийн хайртай хаав минь. we thank you so much that you have brought us here once more. Эзэн минь та бидний дахин энд цуглуулсан дэх баярлалаа. We seek for your blessing. Бид таны ивэлийг хүсэж байна. We ask you to help us to understand what is in your word. Таны үгэнд байгаа үннийг ойлгоход туслаач тансгооч. Teach us, Lord. Бидэнд зааж өгөөч. Lead us. Биднийг өдөртөөч. Bless us. Биднийг ивээгэж. And keep us in you always. Үргэлжлээд эзэн минь тантай ойр дотн байх боломжийг өгөөч. In Jesus' name. Энэ бүгдийг Есүсийн нэрээр залбирanгуйч. Amen. Амен. So tonight we're talking about joy in a new start. За өнөөдөр бол бид бүхэн шинэ эхлэлээс бий болдог баяр хөөрийн тухай ярина. If you were given the choice to start your life all over again, За тэгэхээр хэрвээ та өөрийнхөө амьдралыг цоо шинээр эхлэх боломжтой байсан бол and you knew everything that you knew now, тэгээд одоо яг мэдж байгаа бүхнийг одоо мэдж байгаа энэ байдлаасаа дахин шинээр эхлэхээр бол would you do it? та одоо шинээр амьдралаа эхлэхэд бэлэн байна уу? A brand new start. Та цоо шинээр амьдралаа эхлүүлэхийг хүсэж байна уу? Хэрвээ тийм боломж нь байвал Would you do it? та эхлэх үү? Цоо Many шинээр. of us would, Бид бүхэн бүгдээрээ л цоо шинээр эхлэх юмсан гэж бодож байгаа. because the thought that we could begin again Яагаад гэвэл бол бид бүхэн бүхнийг цоо шинээр дахин эхлүүлнэ гэдэг бол үнэхээр энэ сайхан бодол байна. with a new slate clean. Тэгэхээр бол бидний амьдрал бол яг л юм цоо шин одоо юу ч бичигдээгүй цааш шиг эхлэх тийм боломж гарвал It's мөн something сайхан. that we all want. Энийг бол хүн болгоно л хүсэж байдаг. Forget all the old things, Өмнөх өнгөрсөн амьдралын алдаа дутагд бүгдийг мартана. all the bad things, За хуучин одоо буруу муу and зүйлсээ start бүгдийг мартана. new again. Бүхнийг шинээр эхлэнэ. Well, that's something that Jesus gives us. Тэгэхээр Есүс бидэнд ийм боломжийг өгдөг. Each night we have learned something from the Bible. Орой болгон бид бүхэн Библиэс гайхамшигтай Бурхны үннийг судалж байна. Everything that we have said, we have used the Bible to support it. Тэгэхээр бол бидний ярьж байгаа семинарын гол одоо утга санаа бол Библиэс гарч иж байгаа And I'm гэдэг нь. glad to see some of you writing down these texts. Тэгээ бид бүхэн бол одоо та бүхнийг энэ хүү Библийн ишлүүдийг бичиж аваад семинарыг бол маш амтхан судалж байгааг маш одоо баялтайгаар харж байна. So that you can go to your home and study it for yourself. За тэгээд энэ хүү семинаруудыг та бичиж аваад гэртээ очиод бас одоо үргэлжлүүлэн судлал илүү сайн байна. Last night we spoke about eternal joy. Өчигдөр бид бүхэн бол мөнхийн баяр хөөрийн тухай ярилцсан. And many of you raised your hands За тэгээд олон хүмүүс ер нь бол баг бүгдээрээ Есүс сонгож because авъя гэсэн. you wanted to ask Jesus to come into your life. За яагаад гэвэл бол та бүхэн Есүс Христийг амьдралдаа оруулж ирэхийг хүсэж байна. Tonight we're going to talk about what do we do next. За өнөөдөр бид бүхэн тэгвэл бид шинэ амьдралыг авсан юм бол дараагийн алхам нь юу хийх ёстой вэ гэдгийг ярьсан. After we've asked Jesus into our lives, Бид Есүс Христийг амьдралдаа орж ирэхийг өөрөнд дуудсан даар what
what happens next? Бид дараагаар нь ямар алхам хийх ёстой вэ? Jesus has given us so much. Есүс бидэнд маш олон зүйлийг ивэж өгсөн. He has given us his life. Есүс бидэнд бол шинэ амийг He has өгсөн. given us grace. Бидэнд бол нэгүсэл He өршөөлийг gives өгсөн. us joy. Есүс бидэнд бол баяр хөөргийг өгсөн. He gives us forgiveness for our sins. Тэрээр бидний гим нүглийг уучлсан. He gives us hope for tomorrow. Тэрээр бол маргааштай итгэлтэй байхад найдварыг өгсөн. He gives us eternal joy. Тэрээр бидэнд бол мөнхийн баяр хөөргийг өгч And he teaches us how to live healthy lives. Мөн Есүс бидэнд бол шин болон эрүүл амьдралаар амьдрах And the боломжийг list өгдөг. could go on and on. Ингээд Есүсийн өгсөн ивэлүүдийг бид тооцоод үзэх юм бол маш их олон ивэлүүд байна. But the question is, does Jesus expect something from me? За тэгэхээр бол бидний өнөөдрийн асуулт бол Есүс биднээс тэгэхээр юу хүсэж байна вэ? And the answer is yes. Тэгэхээр бол Есүс биднээс юм альва нэгэн зүйлийг хүсэж байна уу гэж асуух юм бол бид тийм ээ гэж хариулдаг. He wants us to spend time in prayer and reading our Bible every day. Есүс биднийг өөртөө ойр дотн байхын тулд байнга залбирал хийж мөн Библийн үгнээс судлахыг He хүсдэг юм аа. wants us to show his love to others. Есүс мөн бол бусдад түүний хайрыг дамжуулж мэдрүүлж өгөөсэй гэж хүсдэг. He wants us to come to church so that we can fellowship with our brothers and sisters. Есүс биднийг бол сүмд ирж итгэж ахын дүүс нартайгаа нөхөрлөөсэй гэж хүсдэг. But tonight we're going to talk about one thing. За өнөөдөр бид бүхэн бол өөр нэгэн зүйлийн тухай ярилцсан. One thing that Jesus wants us to do. За Есүс биднээс одоо юу хүсч байд юм бэ? And we're going to start in the book of Revelation 1 verse 5. За Ичлэл номын 1-5 дахь ишлэлээр бол ингэж хэлсэн байна. Мөн итгэмжид гэлж ба хүүхдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын заграгч Есүс Христос нэгүсэл ба амар тайван та нарт байх болтугай гэж хэлсэн. Do you remember we said that when Jesus died, he died for all of us? Есүс Христийн дэлхий дээр нас барах үедээ бид бүгдийн төлөө нас барсан He гэдгийг бид took судалсан. our sin on him and he died. Есүс бидний бүх хийсэн гим нүглийг өөрөөрөө үүрэн бидний төлөө нас барсан. And because of his death, we have grace. Тэрээр бидний төлөө нас барсан учраас өнөөдөр бид гим нүглээс уушлагдах So the боломжтой. first thing that we thank God for is thank you, Lord, for grace. Тэгтэр бид бүхэн эзэн минь ээ, Есүс минь ээ, биднийг уучлсан баярлалаа гэж хэлдэг. Why did Jesus die for us? Есүс яагаад бидний төлөө амиа өгөх болов? Because Jesus loves you. Есүс таныг хайрладаг учраас. Jesus loves me. Есүс намайг хайрладаг учраас. Let's say that together. Jesus nadat hirata. За тэгтэр бол цөмөр хамтдаа тийм Есүс надад хайртай гэж хэлдэг. Good. We all say. За тэгээд 1 2 3 Есүс надад хайртай. Okay. Before Jesus returned to heaven, Есүс диваачнд буцах үед буцахаас өмнө he gave his disciples some very specific instructions. дагалдагч нарт маш тодорхой зааврыг өгсөн. And we find those in Matthew 20 verse 19. Матай номын 20:19-20 дугаар ишлэлдэр бол ингэж хэлсэн байна. Иймээс явж бүх үндэстний дагалдагч болгогдсон. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. So Jesus said that we should go and make disciples of all people, За Есүс бидэнд хэлсэн байдаг. Явж бүх үндэстнийг дагалдагч болгоорой гэж хэлсэн. which means we should tell people about Jesus' love. Энэ юу гэсэн үг юм бэ? Хэрвээ та Есүсийн талаар сонссон бол Есүсийг бусдад хэлж өг гэсэн. And then he says, baptize them. Тэгээд Есүсийн тухай зааж өгөө дараагаар нь бол баптизм хүртээ гэж хэлсэн. And we are to do this in the name of the Father and the Son and of the Holy Spirit. Тэгээд бид эцэг хүү ариун сүнсний нэрээр би одоо баптизм хүртэх ёстой. Let's continue with this text. За тэгээд цааш нь үргэлжлүүлэн уншия. Миний та нар тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заагаарай. Харагтун үеийн төгсгөл хүртэл би надтай үргэлж хамт байх болно гэж хэлсэн. So Jesus says, all the things which you have learned, tell other people. Тэгэхээр Есүс Христэд итгэгч хүмүүсийн үүрэг бол сонссон зүйлсээ бусдад хуваалцах ёстой. And keep all my commandments. Тэгээд бид бол Есүс Христийн тушаалыг сахих ёстой. And his promise is that he will be with us always. Ингэсэн тохиолдолд Есүс Христ үргэлжид бидэнтэй хамт байна гэж амлаж байгаа. So this text is saying that after we accept Jesus, we must be baptized. Тэгэхээр бол бид Есүс Христийг хүлээн зөвшөөрсөн дараа баптизмын ёслол гэж ёслыг үлддэг юм аа.
Why must we be baptized? Яагаад бид бүхэн баптизм гэдэг энэ хүү ёслыг Well, үлдэх ёстой? let's begin first by explaining what is baptism. За тэгэхээр эхнээс нь би бас одоо баптизм гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдгийг та бүхэн тайлбарлаж өгье. Усан баталгаа буюу баптизм бол Есүс Христэд өөрийгөө даатгах, түүнийг даган үнэн шударга байхыг бэлэгдсэн юм бэлэгдэл юм аа. The word baptism occurs more than 80 times in the New Testament. Библиэлд баптизм гэдэг үг 80 гаруй удаа бичигдсэн байдаг. And it is a commitment Баптизм буюу бол усан баталгаа гэдэг бол Есүс Христийг дагах шийдвэр гаргаж ийн гэсэн үг. between you and God. Тэгэхээр бурхан болон таны хооронд нэгэн шийдвэр гаргалаа It гэсэн. says to God, I am going to be loyal to you. Би эзэн минь ээ танд үнэнч байхыг хүсэж энэ шийдвэр гаргаж байна гэсэн ийм шийдвэр байгаа. And nothing else is going to come in the way. Тэгэхээр бол эзэн бид хоёрын хооронд өөр ямар нэгэн саад болох зүйл байхгүй болно гэсэн ийм утгатай юм. Ephesians 4 verse 5 says, Эфес номын 4-ийн 5 дахь ишлэл дээр нэг эзэн, нэг итгэл, нэг баптизм байдаг гэж хэлсэн байдаг. so there is one Lord, Тэгэхээр бид нэг эзэнтэй, one faith, нэг л итгэлтэй, one baptism. мөн нэг л баптизмын ёслыг Well, үлддэг. what do we mean by this? За тэгэхээр бол энэ юу гэсэн үг юм бэ? So let's look at a few more texts. За зарим нэгэн ишлүүдийг зөмөр одоо уншиж үзье. Mark 1 and verse 9. Марк 1-ийн 9-р ишлэлдэр тэр өдрүүдэд Есүс Галилийн Назар хотоос ирж Йордан голд Йоханаас баптизм үлджээ гэж хэлсэн. The Bible tells us that Jesus was also baptized. Библиэлд Есүс баптизм хүлцсэн гэж бичсэн байна. Before Jesus began to preach and teach, there was another man named John. Есүс сургаалаа айлдахаас өмнө нэгэн Йохан гэдэг нэртэй хүн ирсэн байсан. And John was in the wilderness, Йохан цөл газар очин and people came to hear what he had to say. түүний тэрээр сургаалаа айлдаж эхлэх үед олон хүмүүс түүнээр ирж сургаалыг нь сонсч байсан. And he told the people, you must repent of your sins and be baptized. За яг энэ үед бол Йохан Баптист гэдэг энэ хүн Есүс Христэд итгэж та бүхэн гим нүгэлдээ гимшиж баптизм үлдцгээ гэсэн And сургаалыг so зааж байсан. even before Jesus began to preach and teach, John was baptizing. Есүс энэ дэлхийд ирэн сургаалаа номлохоос өмнө Йохан Баптист баптизм үлдэх тухай зааж сургаж байсан. So Jesus went and he was baptized also by John. Тийм ч учраас Есүс Христ энэ дэлхийд ирэхдээ баптизм хүлдэнэ гэдэг чинь ямар утга учиртай вэ гэдгийг өөрийн биеэр жишээ болон харуулсан. And in the book of Matthew chapter 3, Матай номын 3 дахь бүлэг дээр around verse 13, одоо 13 дахь ишлэл дээр when Jesus Урын comes 13 ишлэл. when Jesus comes to be baptized, Есүс Христ энэ дэлхийд ирээд үйлчлэл эхлэхээс өмнө баптизм үлдэх үед John says, no, you need to baptize me. Йохан Баптист түүнийг хэн гэдгийг нь мэдээд үгүй би таныг одоо баптизм үлдээхгүй харин та намайг баптизм үлдээх ёстой гэж хэлсэн. Because John knew that this was Jesus, the Son of God. Йохан Баптист бол Есүс Христийг Бурхны хүү гэдгийг нь мэдчихсэн. But Jesus told him, Харин тэгтэл Есүс I need to be baptized by you. би чамаар баптизм үлдээх ёстой гэж хэлсэн. He said, it's okay. За зүгээрээ гэж хэлсэн. He said, this must take place for righteousness. Тэгтэр бол зөв шударгын төлөө энэ үйлдэлийг хийх ёстой учраас чи намайг баптизм хүртээ гэж хэлсэн. Because there's something symbolic in the baptism. Яагаад Есүс ингэж хэлэх болов гэхээр бол баптизм гэдэг бол маш тийм утга учиртай ёслол байгаа учраас. And Jesus was our example. Есүс бидэнд энэхүү ёслолын жишээг үзүүлэхийг хүссэн And юм. after he was baptized, Есүс баптизм хүртсэний дараа something happened. нэгэн гайхамшигтай зүйл тохиолдсон гэж Matthew Библиэд хэлсэн байдаг. 3:16. Матай номын 3:16 дахь ишлэл дээр Есүс баптизм хүртээд голын уснаас гарах үед And Тэнгэр заагдаж Бурханы сүнс тагтаалуугаа адил түүнэр буун ирээд түүнэр ирэхийг тэрээр харав. okay, can we go back one slide to see that picture? Thank you. So, as Jesus was coming up out of the water, Есүс Христ усан баптизм хүртээд уснаас гараад ирэх үед John saw a dove, which is a little bird, coming down from heaven. түүнийг усаар одоо баптизм хүртээсэн Йохан дээшээ тэнгэр рүү хартлал бол ариун сүнс яг л тагтаа шиг бууж ирж ирсэн гэж хэлж And байна. it rested on Jesus. Тэгээд Есүс Христ дээр бол ариун сүнс бууж ирсэн. And the Bible says that that was
the Holy Spirit. Ингээд Библиэр бол одоо ариун сүнс Есүсээр бууж ирсэн гэж хэлсэн. So Jesus was baptized in the water, Есүс Христ усанд одоо бүхэл биеэрээ орж баптизм and he хүртсэн. was also baptized with the Holy Spirit. Тэгээд Есүс Христ бол зүгээр усаар баптизм хүртсэн биш, тэрээр бол ариун сүнсээр дүүрсэн юм а гэж хэлж байгаа. So this dove was very symbolic also, Тэгэхээр бол энэхүү тагтаа лугаа адил бууж ирсэн гэдэг нь бас because it бэлэгдэл symbolized байсан. God's Holy Spirit. Тагтаа маань бол одоо Бурхны ариун сүнсийг бэлэгдэж байсан бэлэгдэл байжээ. Let's read what Acts 10:38 says. За Үйлс номын 10:38 дахь эшлэлээр юу гэж бичсэн бэ гэдгийг уншицгаая. Бурхан хэрхэн түүний ариун сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд. So not only did Jesus get that baptism from God's Holy Spirit, Есүс зөвхөн бол одоо ариун сүнсээр дүүрээ зогсоогүй. but he also received power. Есүс Бурхны агуу хүч чадлыг хүлээж авсан. So first there is baptism in the water, За тэгтэр бол энэ ч нэг ёслолыг зөмөрөө ярилцсан. Баптизм буюу одоо усанд одоо бүхэл биеэр орох ёслол. and then there is the anointing of God's Holy Осны Spirit. дараагаар нь бол ариун сүнс бидэн дээр бол одоо бууж биднийг тосолсон гэж хэлж байна. There's a story in the book of Acts. За Үйлс номон дээр бол нэгэн түүх байдаг. It tells us about the disciple Philip. За Филипп гэдэг нэгэн дагалдагч байсан Есүсийн. Philip was told by God, you need to walk on the road south of Jerusalem. Нэгэн өдөр Бурхан Филиппт бол одоо үгээ хэлж түүнийг Иерусалимын өмнө хэсэг рүү явж оч гэж хэлсэн. So he got up and he began to walk Тэгээ on the Филипп road. Бурханы үгийг сонсоод тэгээ босоод бол Бурханы заасан газар руу очив. And this story is found in the books of Acts chapter 8 from around verse 26. За тэгээд бол Үйлс номын одоо 8 дахь бүлэг дээр бол энэ одоо түүхийг бичсэн байдаг. And it's interesting because as Philip was walking on the road, За Филипп бол одоо замаараа явж байтал he saw an Ethiopian eunuch. нэгэн бол Этиопоос ирсэн одоо хүн явж ирсэн. He was riding in a carriage. Тэрээр бол энэ одоо морин тэрэгнд суудсан явсан. And the Bible tells us he was an important man. Тэгээ Библиэр бол түүнийг өндөр албан тушаалтай хүн байжээ гэж He was хэлсэн. the treasurer for the queen of Ethiopia. Тэрээр Этиопийн хатан хааны бүх эрдэнэсийн сан хүмргийг хариуцсан хүн байжээ. But as he was riding, he was reading something. За тэрээр бол одоо энэ хүү хөсөг тэргээр явж байхдаа нэгэн зүйлийг бол хичээнгүйлэн уншин явж ич. And as Philip came up to him, he asked him, what are you reading? Яг энэ үед нь Филипп бол тэр хүү Этиоп хүн дээр ойлдож очиод та юу уншиж байна гэж асуусан. And he told him what he was reading. Тэгтэл Этиоп хүн би уншиж байгаа зүйлээ харуулсан. And Philip said, do you understand it? Тэгээ Филипп бол асуусан. Та энэ уншиж байгаа юм ойлгож байна уу гэж And асуусан. the eunuch said, how can I understand unless someone helps me? Тэгтэл Этиоп хүн хэрвээ хин нэг хүн надад тайлбарлаж өгөхгүй юм бол би үүнийг яаж ойлгох вүлээ гэж хэлсэн. And so Philip got into the carriage and began to explain to him what he was reading. За энэ үед нь бол Филипп одоо хөсөг тэрэгдэнд суугаад тэгээд уншиж байсан тэрхүү ишлүүдийг нь бол тайлбарлаж эхэлсэн. Because he was reading from the Old Testament, За Этиоп хүн бол хуучин гэрээний номыг уншиж байсан. from one of the prophets called Isaiah. За Исая гэдэг иш үзүүлэгчийн зүнчийн бичсэн номыг уншиж байж. And it was what Isaiah had prophesied about Jesus. Тэгээд эрт дээр үеийн Исая гэдэг иш үзүүлэгчийн Есүсийн талаар зөвгөнсөн зөвгөнөл тэнцээ бичигдсэн байсан учраас So Philip began to tell him, well, Jesus has come. Филипп бол тэрхүү иш одоо тэрхүү үгийг уншингаа Есүс Христийн дэлхийд ирсэн гэдгийг баталж And he өгсөн. told him how Jesus had died for his sins. Тэгээд Есүс Христийн дэлхийд биелж бидний гим нүглийн төлөө нас барсан гэдгийг ярьж өгсөн. And then something happened. За тэгтэл бол нэгэн зүйл тохиолдсон гэж хэлж байна. За Үйлс номын 8:36-37 дугаар ишлэл дээр тэд замаараа явснаар устай газар хүлжилжээ. Тайган хүн хараач ус байна гэж хэлсэн. Баптизм үлдэхэд болохгүй нь юу билээ гэж тэр асуужээ. So Philip told the eunuch about baptism. За ингээд бол Филипп баптизм гэдэг ёслолын тухай ярьж гисэн. And it's amazing that as they were going down the road, there was some water. Тэгээ Филипп ингээд яриад явж итэл бол одоо хажуугаар нь бол ус урсж байгааг хараад тэгээд Этиоп хүн бол баптизм үлдээе So the гэж. eunuch said, well, what's stopping me from being baptized? I believe in Jesus. Тэгээд бол би Есүс Христийг хүлээн зөвшөөрсөн. Хараач ус байна шүү дээ. Баптизм үлдэхэд одоо болохгүй юм юу байгаа юм бэ гэж асуусан. And then Philip said, За энэ үед нь бол одоо Филипп хэлсэн байдаг. Хэрв чи бүх зүрхээрээ идэгвэл болно гэсэн тэрээр Есүс Христ бол Бурхны хүү мөн гэдэгт би итгэж байна хэмээн хариулсан.
So Philip said, if you believe in Jesus with all your heart, Тэгээ Филипп хэрвээ чи Есүс Христэд бүхэл зүрх сэтгэлээрээ итгэж чадах юм бол then he said, you can be baptized too. чи баптизм хүртэж болно гэж хэлсэн. And I'm going to ask Pastor to read verse 38 and 39 from Acts За chapter 8. Үйлс номын 8 дахь бүлгийн 37, 38, 39 дугаар ишлэгийг уншицгаая. Мөнх тайхан хүн тэргийг зогсоохыг тушааваа. Тэгээд тэр хоёулаа ус руу орж Филипп түнд баптизм хүртээжээ. Тэд уснаас гарч ирэх үед эзний сүнс Филиппийг авч одов. Тайхан хүн түүнийг дахиж олж харахгүй хараагүй хэдий ч гэсэн байр баясгалантаа замдаа гарчээ. So baptism was very important Тэгэхээр Библиэр бол баптизм гэдэг ёслолыг бол маш чухал ёслол гэж хэлсэн байна. because Philip saw that this man needed to be baptized in the water and receive the power of the Holy Spirit. Филипп бол энэ хүү Этиоп хүн Есүс Христийг таньж мэдсэний дараагаар баптизм хүртэж Бурхны агуу хүч чадал ариун сүнсийг хүлээж авах ёстой гэж. So what does this word baptism mean? Тэгэхээр баптизм гэдэг үг нь одоо ямар утга учиртай үг вэ? За баптизм буюу усан баталгаа гэдэг нь баптиза гэдэг грек үг нь одоо усанд булгах, шумбах гэсэн утгатай байдаг үг юм аа. So baptism means to immerse and to plunge under the water. Тэгэхээр баптизм гэдэг бол одоо усанд шумбана гэсэн утгатай үг байна. That's the Greek word for baptism. Тэгэхээр бол одоо баптизо гэдэг нь бол грек үг байна. Now the New Testament was written in the Greek language. За шинэ гэрээний ном бол еврей одоо грек хэлээр бол бичигдсэн байгаа. And the Greek meaning of the word baptism means to plunge under the water. Тэгэхээр баптизм гэдэг үг энэ хүү грек үгнээс гаралтай үг бол усанд бүхэл биеэрээ булгах гэсэн утгатай. But I know there are some people who say no, we just take a little water and sprinkle it over your head. За харамсалтай зарим нэг хүмүүс Библийн энэ хүү гайхамшигтай үннийг бол одоо бохирдуулж зүгээр нэг усаар толгоогоо норгочих юм бол бараг тийм та баптизмын ёслолыг хүртэж байгаадаа адилхан ёслол үлдэж болно гэж зааж байгаа. But that's not what the Bible says. Харин Библиэлд бол тийм зүйлийг заадаг юм аа. The Bible says that you must immerse, go under the water. Библиэлд хэрвээ та баптизм хүртгийг хүсэж байгаа бол усанд бүхэл биеэрээ бол одоо орох ёстой гэж хэлж байна. And the early church did that. Ингээд бол анхны эрдний сүмүүд бол яг энэ баптизмын ёслолыг бол зөвөр гүйцэтгэдэг And гэж. some archaeologists who have dug up old churches from the first century. За ингээд бол 1-р зууны эрдний бол одоо сүмүүдийн төөрийг одоо малтаж одоо нээж судалж байгаа судлаачид They have found these deep baptismal fonts. эрдний бол сүмүүдийн баптизм хүртээд үгээд усан сангуудыг бол одоо олж нээсэн. So when was it changed? За тэгвэл энэ хүү баптизмын ёслол нь яагаад өөрчлөгдөх болов? Хизээ өөрчлөгдөх болов? When did the Christian church go from putting you under the water to just sprinkling a few drops on your head? Христийн сүмүүд бол одоо баптизмын бүрэн утгаар нь буюу усан одоо булгах байдлаар хийж яснаар явандаа бол одоо толгоон дээр нь ус цацсан баптизм хүртээдэг юм. This was done at a special council in 1311 AD. Тэгэхээр бол 1311 онд болсон нэгэн тийм одоо чуулганаар энэ хүү одоо өөрчлөлтийг хийсэн байсан. And all the leaders of the church at that time got together Тухайн үед бол сүмийн бүх одоо удирдагч нар цуглаж and they decided that they would do something different. тэгээд бол Библийн одоо ёслолыг бол одоо зөрчиж өөр ёслолыг бол одоо They would хийсэн. just sprinkle the water on your head. За тэгээд усанд бол бүхэл биеэрээ булхаж орохын оронд бол ус зүгээр толгоон дээр нь цацах But хэлбэрээр баптизм хүртэж That's гэсэн. not what the Bible says. Ийм байдлаар бол одоо баптизмыг бол хийж болохгүй юм The аа. Bible says you dip the person under the water and bring them up. Гэхдээ Библийн баптизмын ёслол бол одоо тухайн хүн одоо бүхэл биеэрээ усанд булхаж одоо бусан гарч ирдэг. Let's read Romans 6:3. Ром номын 6-гийн 3 дахь эшлэлээр эсвэл Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж юу гэж хэлсэн байна. Okay, now this sounds a bit strange. За тэгэхээр энэ хүү ишлэл жоо ойлгоход хэцүү байж магадгүй. When we are baptized into Jesus, we are baptized into his death. Бид бүхэн бол одоо Есүс Христэд итгэн баптизм үлдэхдээ бол түүний үхлийг хүлээн зөвшөөрсөн гэдэг одоо What does харуулж that байдаг. mean? Энэ юу гэсэн үг юм? Well, let's read Romans 6 and Ром verse номын 4. 6-гийн 4-р эшлэлдээс тиймд эцгийн гандраар Христ үхэгчдээс амьдуулагдсны адил бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл рүү баптизм хүртснээр түүнтэй хамт оршуулгдсан юм а гэж хэлж байна. You see, the Bible is full of symbolism. Библиэлд маш олон бэлэгдлүүдийг бол одоо And заасан this байдаг. is what it tells us. Тэгэхээр бол одоо баптизмын ёслолын бэлэгдэл When гэдэг we нь are baptized, we are buried with Jesus in death. бид бүхэн баптизм хүрдэгдээ
Есүстэй хамт усан булшинд өөрсдийн хуучин биеийг өхүүллээ гэсэн ийм Which ёслол юм. means that as we go into the water, Бид бүхэн усанд бол бүхэл биеэр орох үед it symbolizes that we are dying to our sins. бид Our бүхэн sins are just гим being нүглээ washed өхүүлж away. байгаа гэсэн ийм ёслол юм аа. Бидний гим нүгэл усанд урсан алгууллаа гэдгийг харуулж. When we come out of the water, Бид бүхэн уснаас дахин бол гарч ирэх үедээ it is symbolic of Jesus being raised from the dead. Есүсийн үхлээс дахин амьсан буюу бид бүхэн дахин амьлна гэснийг бэлэгдсэн ийм We ёслол come юм. up as new people. Бид бүхэн уснаас дахин гарч ихдээ цоо шинэ хүмүүс болсон гэдэг бэлэгддэг. Symbolically, we have washed our sins away. Ингээд бол баптизмын ёслол бол бид гим нүглээ уушлуулсан гэдгийг харуулсан ийм ёслол. Which means we have given everything over to Jesus. Тэгтэл бол баптизмын ёслыг хүлснээрээ бид бүхэн өөрсдийн бүхэл гим нүгэлтэй амьдралаа өгчлөө гэсэн And үг when we Есүс. come out of the water, Уснаас гарч ирэх үедээ there is a joyful feeling бид баяр хөөртэй гэж that харж all байна. those sins are gone. Яагаад гэвэл бол бид бүгдийн бүх гим нүгэл хуучин амьдрал маань And, алга болсон. and now I am a new person in Jesus. Одоо би Есүс Христэд итгэн цоо шинэ хүн болсон гэсэн. It's joy in a new start. Тэгтэр бол би цоо шинээр өөрийнхөө амьдралыг эхлэх ийм So- баяр хөөртэй амьдрал юм аа. What is baptism? За тэгтэр баптизм гэдэг маань юу вэ? Юу гэсэн үг вэ? Баптизм буюу усан баталгаа гэдэг бол хуучин гим нүгэлт амьдралаа өхүүлэх. Өөрийн гим нүгэлт амьдралаа усан булшинд булшилж, усаар дахин дүрэн шинэ амьдралаар амьдрахыг хэлж байгаа маа. So when I am baptized, I die to my old self. Би баптизмын ёслыг хүрдэхдээ би хуучин гим нүгэлтэд бие өхүүлж байна. What does that mean? Энэ юу гэсэн үг вэ? It means that those things that I used to do, all those bad things, I don't want to do those things Би anymore. өмнө хийж байсан гим нүгэлтэй буруу үйлдэлүүдээ дахин хийх хүсэлгүй болсон гэсэн үг. Baptism symbolizes burying our sins in the water. Тэгтэр бол баптизм хийлгэнэ гэдэг бол бид өхөн гим нүгэлтэй хүслээ усан булшинд аль хэдийн булшилна гэсэн үг. And when we come out of the water, it's like a new life, a Бид new бүхэн start. усан булшнаас дахин гарч ирэхдээ цоо шинэ амьдралтай болохыг хүсэж одоо цоо шинэ амьдралыг авдаг гэсэн үг. Now, I should tell you something. За би та бүхэн нэг зүйлийг хэлье. It doesn't mean that now you're perfect. Та баптизм хүрдэнгүүтээ төгс хүн болчихно гэсэн үг биш. And it doesn't mean that now you're not going to do anything wrong. Та баптизм хүрдэнгүүтээ одоо дахин алдаа дутагдал гаргахгүй гэсэн үг биш. But baptism gives us a new start. Та баптизм үйлснээр цоо шинэ амьдралаар амьдрах боломж чинь эхэлж байна. So even though I will still be tempted to do things which are wrong, Би бол буруу гим нүгэлтэй үйлдэл хийх тийм уруу таталтанд орох боловч гэсэн even though I may do things which are wrong, би зарим үед буруу үйлдэлийг хийж магадгүй ч гэсэн I know I could come to Jesus би Есүс Христээр буцаж очиод and I could seek his forgiveness Есүсээс дахин уучлал хүсэн. and he gives me a new start. Есүсээс дахин шин эхлэлийг, шин амьдралыг авах So боломжтой гэсэн үг. you don't have to be baptized every day. Тэгтэр бол бид бүхэн нэг удаа баптизм үлдсэн бол дахин баптизм үлдэх шаардлагагүй. Once is good. Нэг удаа баптизм үлдсэн бол Baptized into one Lord, one faith, one бид baptism. бүхэн нэг эзэн, тэгээд нь бол одоо нэг бурхан, тэгээд бол нэг баптизмаар бол аль хэдийн So баптизм as үлдсэн гэсэн we үг. come out of that water, Бид бүхэн усан баталгаа үлдэн уснаас гарч ирэх үедээ I wish I could tell you how that feels. одоо ямар сайхан мэдрэмжтэй болдог вэ гэдгийг би та бүхэнд уг нь мэдрүүлмээр байна. It is a feeling that makes some people cry and some people laugh. Зарим нэгэн хүмүүс бол баяр хөөрдөөр инээмсэглэн гарч идэг. Зарим нэг нь бол уйлан баяр одоо баярлсандаа нулимсаа барьж But it's идэг. a feeling that you've never had before. Гэхдээ бол та бүхэн баптизм үлдснээр урд өмнө мэдэрж байгаагүй тэр мэдрэмжээ авдаг юм аа. So what happens when we are baptized? За тэгвэл баптизм хийсэн үедээ бидэнд юу тохиолддог юм бэ гэдэг талаар үзье. Бүх гим нүгэл маань уушлагддаг. Ариун сүнс бидэнд бол өгөгдөж бид ариун сүнсээр дүүрдэг. All our sins are forgiven. Бидний бүх гим нүгэл уушлагддаг. Even the ones that you hope nobody would ever know. Таны хүнд шилхийг хүсээгүй тэр гим нүглүүд чинь уушлагдана. Jesus just washes them all away. Есүс Христ таны бүх гим нүглийг уушлна. And the Spirit, God's Holy Spirit, is given to us. Ингэснээр цэвэр ариун болсон зүрх сэтгэлд ариун сүнс орж ирэх боломж нэгддэг. Listen to what Peter said in Acts 2:38. Үйлс номын 2:38 эшлэлээр Петр юу гэж хэлсэн гүнши? Гимшигтэн хүмүүс өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм үлдэцгээе. Та нар ч гэсэн ариун сүнсний бэлгийг авах болно. So Peter said, repent,
Тэгтэр Петрийн чи юу гэж хэлж байна? Гимшигтүн гэж хэлж байна. which is what we did last night. Тэгтэр бол өчигдөр бид бүхэн бол гимдээ гимшсэн байгаа. We asked Jesus to forgive us for our Бид sins, Есүс Христос бидний хийсэн гим нүглийг минь уучлж өгөөч гэж гуйн and залбирсан. he gave us grace, Ингээд Есүс биднийг уучлан өшөөсөн. which meant that he was giving us forgiveness even though we didn't deserve it. Энэ юу гэсэн үг гэхээр бол бид ямар нэгэн шан харамж одоо хүлдэх ёсгүй. Бид нар буруу үйлдэл хийсэн байхад хүртэл Есүс бидэнд нэгүсэлд уучлалыг өгж байна And гэсэн. after you repent, Peter says, be baptized. Та гим нүгэлдээ гимшиж уучлалыг авсан бол та баптизм хүлдэх In the хэрэгтэй. name of Jesus, Есүс Христийн нэрээр for the forgiveness of all your sins. бүхэл хийсэн гим нүгэлчин уучлуулагдсан гэдгийг баталгаажуулан And then what's going to happen? та баптизмыг хүлддэг. You receive the Holy Spirit. Баптизмыг хүлдснээр бид бүхэн ариун сүнсийг хүлээж авдаг. So let's look at this again. What happens when we are baptized? За тэгвэл бид бүхэн баптизм хүлдснээр яадаг байх нь вэ? Гим нүгэл минь уучлагддаг. Бид ариун сүнсээр дүүрдэг. Тэгээ гуравдах нь бид Бурхны гэр бүлд нэгддэг гэж хэлсэн байна. Every sin is forgiven. Бидний хийсэн бүх гим нүгэл уучлагдана. The Holy Spirit is given to each of us, Ариун сүнс хүн болгоноор бууж ирнэ. and we are adopted into the family of God. Тэгээд бид Бурхны гэр бүлийн нэгэн гишүүн болдог гэж хэлж We байна. all become brothers and sisters. Бид нар ахан дүүснэр болж эхэлдэг. One of the things that is amazing to me as I travel throughout the world, За би дэлхийн олон улс орноор бол аялж явж явах үед and I go to many, many countries. одоо би маш олон улс орноор аялж үзэж But the байсан. thing that is amazing is the way that my brothers and sisters in those countries treat me. Тэгээ би одоо альч улс оронд очисон. Миний итгэл нэгт ахан дүүснэр надад бол үнэхээр сайхан ханддаг. They've never seen me before. Тэр хүмүүс надтай өмнө уулзж байгаагүй. Sometimes we don't even speak the same words. Ихэнх тохиолдолд би бол хүмүүстэй одоо адилхан тэдний хэлээр ярьж чаддаггүй. But there is an immediate love for each other. Гэтэл яагаад ч юм бүүмэл эзний агуу хүчээр бид нар бол ахан дүүс гэдгийг мэдрээд идэг. And that's because we now belong to the same family of God. Бид Бурхны нэгэн гэр бүл учраас бид бүхэн бол нэг гэр бүлийн юм гэдгийг мэдрээд эхэлдэг. And because of that, За тийм ч учраас there is no barrier. бидний хооронд бол бид одоо миний болон Бурхны хүмүүсийн хооронд No ямар ч саад language байдгүй. can separate us. Бид хэдийгээр биенийхээ хэлийг ойлгохгүй ч гэсэн бид нар No culture ойлгоцдог. can separate us ямар ч ёс заншил байсан бид ойлголцдог. because we are joined together in God. Бид Бурхнаар дамжуулан, Бурханд итгэх итгэлээр дамжуулан нэгэн гэр бүл болсон учраас. Let's see what happened in Acts 2:42 with the early church. Номын 2:42 47 дугаар ишлэлдэр тэд байнга элч нарын сургаалыг сонсож бас нүгэлж, талх хувааж, залбирцгааж байлаа. Эзэн тэдэн дээр аврагдсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байсан юм а гэж хэлсэн. So as the church received new members, as they were baptized and came into the church, Тэгэхээр бол сүмийн гишүүд баптизм хүртэж нэгэн гэр бүл болох үедээ something wonderful happened. эдгээр хүмүүс бол үнэхээр гайхамшигтай тийм хөөтэй They амьдралаар began to амьдарч fellowship. ирсэн. Хүмүүс нүгэлж эхэлсэн. They were eating with each other Хамтдаа хоолдог болсон. and praying with each Хамтдаа other. нийлэн бол асуудлынхаа төлөө залбирдаг And болсон. every day more and more people kept joining Тэгээд the early church. өдөр болгон маш олон хүмүүс бол энэ хүмүүсийн тоонд нэмэгдээд байсан. 1 Corinthians 12:13 tells Нэгдүгээр us. Коринф номын 12-13 дахь ишлэл дээр учир нь юудэчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрхчлөөд хүмүүс ч ялгаагүй. Бид бүгдээрээ нэг сүнсээр нэг бие рүү баптизм хүлдсэн бөгөөд нэг сүнсийг уусан юм а гэж хэлдэг. Isn't that amazing? Тэгэхээр энэ ишлэл гайхамшигтай ишлэл That биш we юм are гэж юу? all one body in Jesus. Та хинч байсан бай хамаагүй Есүс дотор бид бүгд нэгэн бие болдог. Baptism brings us all together. Бид баптизмад дамжуулан нэгэн гэр бүл болж нэгддэг. And there is no difference. Ингээд бидний хооронд ялгаа байхгүй. Those who are rich and those who are poor, Баян ядуугийн ялгаа гарахаа болно. in Jesus you are the same. Есүс Христийн хувьд бол бид бүгдээрээ яг л Those, ижил төвшөнд. those who were in prison and accepted Jesus and those who were not, all the same. Шоронд байж байгаад Есүс Христийг хүлээн зөвшөөрсөн. Эрхчлөөтэй байсан боловч гэсэн Есүс Христийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бүгд эзний өмнө ялгаагүй адилхан юм аа. So what should we do before we are baptized? Тэгэхээр хэрвээ бид бүхэн баптизм хийхийг хүсэж байгаа бол баптизм хийхийн өмнө бид юу хийх ёстой вэ? Ямар алхмуудыг First thing is we need to repent. За эхнийх нь бол бид бүхэн гимших ёстой. And this means that we must genuinely feel sorry Энэ for нь what we've done. бид хийсэн буруу үйлдэлтэй чин сэтгэлээсээ гимшиж одоо гим буруугаа бол одоо I come Үзье to ядна гэсэн. Jesus in prayer and I say, Lord, please
Forgive me of all my sins. Би Есүс Христээр очин, ойртож очин. Би хийсэн гим нүгэл болгоны минь уучлаач гэж. And sometimes there are specific things which we think about Заримдаа бидний бол одоо тодорхой мэдж байгаа гим нүглүүд бидний сэтгэл байдаг. that we ask God to forgive us for. Тэгээд бид бүхэн бол Есүс Христос яг тэр тодорхой гим нүглийг минь уучилж өгөөч гэж гуйдаг. The second thing is that we мust believe. За тэгвэл хоёр дахь алхам бол бид бүхэн итгэх хэрэгтэй. We must believe that Jesus is our Lord and Savior. Есүс биднийг аль хэдийн аварсан. Тэрээр бидний аврагч юм гэдгийг хүлээн зөвшөөр. We must believe He died for us. Есүс бидний төлөө нас болсон гэдгийг. We must believe that He can cleanse us Есүс биднийг цэвэршүүлж чадна гэдэгт итгэв. and believe that He can keep us. Есүс бас биднийг бол цэвэр ариун, гим нүгэлгүй байлгахад тусалж чадна гэдэгт итгэв. And number 3 is we must learn. Ингээ гурав дахь алхам бол бид суралцах We хэрэгтэй. must learn through the Word of God, Бид Библиэд бичигдсэн итгэлийн үндсийг судлах хэрэгтэй. through Bible studies. Библийн судлал. I have been a baptized member of this church for all my life almost. За би бол энэ хүү сүмийн одоо баптизм үлдсэн гишүүн. За тэгээ би бол бараг л амьдралынхаа туршид одоо I was сүмийн гишүүн байна. baptized at age 11 years. Би 11 настай байхдаа анх баптизм үлдэж байсан. And I have been studying the Word of God ever since. За би тэгээ тэр цагаас хойш бол Библийг судалсаар байгаа. And there are still things that when I open my Bible, I say, wow, I never saw this before. Намайг Библийг нээх болгонд Библи бол надад гайхамшигтай. Өөр юм үзэж байгаа гайхамшигтай өгсөөр байдаг. No matter how many times you read the Bible, Та Библийг хичнээн ч удаа уншсан бэ? how many lessons you may have, Библиэс ямар их сургамжийг олж авсан ч бай. God's Word is always new. Бурхны үг өдөр болгон шин байдаг юм аа, саргаг байдаг юм And аа. it's filled with so many wonderful things. Бурхны үг бол олон гайхамшигтай үнэн зарчмуудаар дүүрэн байдаг юм. So learning things from the Word of God is something that you will always do for as long as you live. Тийм ч учраас бол Бурхны үгнээс суралцсан гэдэг бол бид бүхний амьдралын туршид одоо хийгдэх ёстой тийм судалгаа байна. But look at what Mark, okay, let's read John 3:5. За тэгэхээр Иохан номын 3:5 дахь ишлэлээр ингэж хэлсэн байна. Үннээр би танад чамд хэлье. Хин ус болон сүнсээс эс төрн тэр хүн Бурхны хаанчлалд орж чадахгүй гэж Now хэлсэн. this is serious. За энэ бол маш чухал үгийг хэлж байна. The Bible says you can't enter heaven unless you are baptized. Та баптизм хүлээж ариун сүнсийг хүлээж авахаас нааш деваажинд орж чадахгүй гэж хэлж байна шүү. Unless you have been born of water and the Spirit. Та ус болон сүнсээр дахин төрөх ёстой гэж хэлж байна. Because we said when we are baptized, Бид бүхэн баптизм хүлдэхдээ it is with water first, бид усан одоо бүхэл биеэр булхаж and then as we come up, we receive God's Holy бид Spirit. уснаас гарч ирэхэд ариун сүнсийг дүүрэн хүлээж авсан байх ёстой. Mark 16:16 tells us, Марк номын 16-гийн 11 дугаар ишлэлдэр хэн итгэж баптизм хүртэнэ тэр аврагдах болно гэж хэлсэн байна. if you believe and you are baptized, you're going to be saved. Хэрвээ та баптизм хүртэж итгэж чадах юм бол And I want to say this та аврагдана again, гэж хэлж байна. За би дахин автаж хэлье. because sometimes we think, well, when I'm baptized, I'm going to be a perfect person. Зарим нэг хүмүүс бол би баптизм хүртээд тэгээд бол төгсөх юм болчих юм шиг I'll бодоод. never do anything wrong. Би баптизм хийлгээд дахин I'll гэмээр always хийхгүй be юм шиг perfect бодож and байна. good. Би үргэлжид одоо сайн зөв шудраг байна That's гэж not боддог. true. Гэхдээ энэ бол бүтэмжгүй зүйл юм. That's why Jesus died. Тийм ч учраас бол бидний гим нүглийг өдөр болгон уушлахын тулд Есүс амиа өгсөн юм. Because he knew that we would be tempted and we would fall. Есүс биднийг бол уруу татагдж гим нүглээ хийсээр байна гэдгийг мэдсээр But мэдж every байгаа. time we fall into sin, he pulls us back up again. Тэгээд бид бүхэн гим нүгэл байнгад үйлдэх болгонд Есүс биднийг дээш нь татан гаргаж ирж байдаг. And so we are kept by the power of Jesus. Тийм ч учраас бид бүхний аврал зөвхөн Есүс байдаг юм аа. Есүс So- биднийг аврал руу хөтлөж байдаг байна. When do I need to be baptized? Тэгвэл би хизээ баптизм үлдэх ёстой болж байна. Well, maybe I could wait until next month. What За do you think? би дараагийн сар хүртэл жоохон хүлээзэн чийа гэж. Maybe a That's few true. months from now they're going to have this again and I could come and be baptized. Би дараагийн Yeah. иймэрхүү семинар болон гутанд There's эсвэл no одоо баптизм rush. үлдээ. Яагаад яах вэ? Not so? Yeah? Гэж бол зарим нэг хүмүүс бодож болох уу? No. За тэгвэл үгүй юм. 2 Corinthians 6:2. 2 Коринф номын 6-гийн 2 дугаар ишлэл дээрээс би тааламжтай цагт чамайг сонссон. Авралын өдөрт би чамд тусалсан гэж хэлсэн. The Bible tells us now is the time. Тэгэхээр Библиэр юу гэж хэлж байна? Авралын энэ цаг хугацаа яг одоо болсон байна гэж хэлж If байна. God is calling you to him, now is Хэрвээ your эзэн time. таныг дуудсан бол та бити тэнэгэлзээрэй.
та шийдвэр одоо гаргаарай гэж та бүхнээс хүсэж байна. Acts 22:16. Үйлс номын 22-16 дугаар эшлэлээс одоо чи юунд дуудана вэ? Бос түүний нэрийг дуудаж баптизм хүрт нүглээ угаа гэж хэлв. This is what God is saying to you today. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бурхан та бүхэнд яг ийм үг What are хэлж you байна. waiting for? Та юуг хүлээн вэ? Don't put it off for a few months from now. Одоо хэдэн сарын дараагаар би сайн болно. Хэдэн Because- одоо хугацааны дараа сайн болно гэж бити бод. You don't even know if you're going to be alive a few months from now. Хэдэн сарын дараагаар та амьд байх эсгээ ч мэдэхгүй шүү дээ. And you see, that's what Satan tries to do to us. Тийм учраас муу ерийн сүнс биднийг бол мэхэлж биднийг бол асуудлыг хоош нь тавихыг And хүсдэг. I was telling you about this, I don't know if it was last night or the night бefore. За би тэгээд өчигдөр байна уу? Тэрний өмнөх орой байна уу? Satan Танад said, хэлсэн? don't worry, Муу ерийн сүнс бидэнд хэлдэг. you Бити have санаа зов. time, Та нар цаг байна. you're young, Та нар залуу байна шүү дээ. live your life, enjoy Амьдралаа бол yourself. одоо сайхан амьдраа тэгээд зугаац гэж хэлдэг. When you get old, Харин хөгшрөх үедээ before you die, үхээс өмнө then you could get яг baptized. тэр үедээ бурхны тухай Then бодоод you can тэгээд accept баптизм Jesus. үлдэж болох юм, Есүсийг хүлээж зөвшөөрж болох юм гэж хэлдэг. Well, let me ask you a question. За би та нарт нэг асуулт асууя. How many people do you know who died before they became old? Тэгтэр бол нас барах одоо өндөр настай болохоос өмнө нас барсан хүмүүсийг та нар мэдэх үү? How many people have died when they were young? Залуу насндаа амиа алдсан хүмүүсийг та нар ер нь сонсч байсан уу? We are not promised tomorrow. Тэгтэр бол бид бүхэн маргааш амьдрна гэсэн тэр итгэл найдар эсвэл одоо баталгаа бидэнд байхгүй шүү дээ. Today is all we have. Өнөөдөр болгон өдөр болгондоо бид бүхэн тий шийдвэр гаргаж явах хэрэгтэй. And the Bible tells us, get up and be baptized. Библиэлд биднийг бос юунд дуудана вэ? Түүнийг дуудаж шийдвэр гаргах гэж хэлсэн. Баптизм. Why should I be baptized? Тэгвэл би яагаад баптизм үлдэх ёстой? Because Jesus loves me. Есүс бидэнд хайртай учраас. Because Jesus loves you. Есүс таныг хайрладаг учраас. And He's calling each of us Тэгээ бид бүдийг өрн дуудаж байгаа учраас. to put Him first in our lives. Түүнийг амьдралынхаа хамгийн чухал хэмээн тооцохыг эзэн биднээс Do you хүсэж know байгаа what that учраас. means? Энэ юу гэсэн үг вэ? You remember a few nights ago, I called my husband up on stage Хэдэн хоногийн өмнө би нөхрөө одоо тайзандаа урьж гаргаж ирснийг санаж байна уу? and I told you how much I loved my husband. Тэгээ би нөхөрдөө ямар их хайртай вэ гэж одоо гэдгээ хэлсэн. And I know he loves me very much. Тэгээ нөхөр мань ч гэсэн надад хайртай. But when it comes to God, Гэхдээ бол аврал буюу бурхантай it's холбогдлоо between me хэлэхэд and God. яг жинхэнэ аврал бол одоо бурхан бид хоёрын хоорондын Because асуудал. even though my husband is a wonderful pastor, Хэдийгээр бол нөхөр маань сайн пастор хүн боловч he гэсэн can't save me нөхөр маань намайг авалж чадахгүй. and I can't save him. Би нөхрийгээ ямар ч яаж хичээсэн авалж чадахгүй. Salvation is an independent thing. Аврал гэдэг бол таны хувийн сонголт, таны шийдвэр. It's between you and God. Аврал гэдэг бол та болон бурхан хоёрын хооронд хийгдэж байгаа юм харилцаа. And tonight, Jesus is calling you. Өнөөрөө эзэн та бүхний дуудаж байна. Because in a few days, Saturday to be exact, За тэгээд бол хэдхэн хоногийн Sabbath дараагаар day, одоо бям гарагт we're going to have a baptism. бид баптизм үлдээх болно. And Jesus is calling you now Хэрвээ та тэгээд Есүсийг хүлээн зөвшөөрж байгаа бол Есүс таныг дуудаж байна. so that you can come and let us know, I want to be baptized. Тэгээд та бүхэн Есүсийг би хүлээн зөвшөөрж Есүсийг дагмаар байна гэж байгаа бол та баптизм үлдэхийг The Word of God шийдвэр says, гаргаж. I must be immersed in the water. Бурхан биднийг бол усан бүхэл биеэрээ болохыг Symbolically, I must leave all my sins there. энэ юу гэсэн үг вэ гэхээр бол бид бүхэн хуучин гимнүгэлтэй амьдралаа усан булшинд орхино гэсэн үг. And I come up to a new life, Тэгээ бид бүхэн усан булшнаас дахин болсон эрэхтэй шинэ амьдралтай болсон. a new start. Шинэ эхлэлийг бид хийж байна. At the beginning of the message tonight, Өнөөдрийн семинар эхлэхээс өмнө I asked you, би та бүхнээс what would you do if someone offered you a new start in life? хин нэгэн хүн танд цоо шинээр амьдралаа эхлэх боломжийг өгвөл та авах уу гэж би асуусан. A chance to begin again. Бүхнийг шинээр эхлэх боломж гарвал та авах уу гэж би асуусан. All the old sins left behind. Хуучин бүхэл гим нүглүүд чинь No ардчин burden of хотолж. all the wrong things that you've done. Таны хийсэн буруу үйлдэлүүдийн гимшиж байгаа тэр гимшил чинь байхгүй. No feeling of guilt because of those terrible things. Гим буруутай муу сэтгэл чинь аль хэдийн алга болж. But to be free in Jesus. Харин Есүс Христийн амар тайвныг та авч, эрхчлөөг авч. The first thing that I'm going to ask you tonight, Цоо шин амьдралтай болохыг эзэн хүсэж байдаг. Тэгээд if би you тамаас believe in Jesus, хэрвээ та Есүс Христийг хүлээн зөвшөөрч итгэж байгаа бол would you stand? та босож If you тийм ээ би believe He's Есүсийг дагахыг real, хүсэж байна гэдгээ шийдэж then байгаа you need to харуулахгүй. stand with me. Тэгээ та бүхэн энэ хүү шийдвэрийг шидэн Because сэтгэлээсээ we гаргасаа гэж believe байна. that Jesus lives.
Есүс амьд гэдэгт бид итгэдэг. We believe that even though things in this world could be very hard, Энэ дэлхийн амьдрал хэцүү байсан ч гэсэн Jesus can give us the strength that we need. Есүс бидэнд хэрэгцээтэй байгаа тэр хүч чадлыг өгдөг. He can give us the courage to face each day, Есүс бидэнд өдөр болгоны бэрхшээлийг давах хүчийг өгдөг. even though life is difficult. Амьдрал хэцүү ч гэсэн. And you see, that's what makes the difference between the Christian and the non-Christian. Бид бүхэн итгэлтэй байдаг. Тийм ч учраас итгэгч болон итгэгч бус хүмүүсийн ялгаа үүнд л We харагдав. all have problems. Хүн болгон асуудалтай. We all suffer the same hurtful experiences. Хүн болгон өөрийн сэтгэлд бол одоо зов шаналсан тийм мэдрэмжийг амссан. But having Jesus makes a difference. Харин Есүс Христийг хүлээн зөвшөөрөх үед бидний сэтгэл өөрчлөлт бий болдог. Having Jesus means I'm never alone. Есүс Христийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол би ганцаараа биш гэдгийг хэлж Even байна. when family and friends say, oh, we don't want to have anything to do with you again. Бидний гэр бүлийн хүмүүс, хамаатнууд тантай бол одоо үг ярих, үг хуваалцах хүсэлгүй болсон ч гэсэн Jesus loves me. Есүс таныг хайрласан юм. And his children will embrace me into the family of God. Ямар ч нөхцөл Бурхны хүүхдүүд, бидний гэр бүлийн гишүүд биднийг өгтөж авна. Nobody in this life can save you. Энэ байгаа хинж таны амьдралыг одоо Nobody in this life аварч can do for you what Jesus. энэ дэлхий дээр байгаа хинж Есүсийн бидэнд өгсөн тэр авралыг бидэнд орлож өгч So чадахгүй. now is your time to decide. Тийм учраас та бүхэн одоо шийдвэр гаргахгүй гэж би I am coming down to stand right down here би тэгээ доошоо бууж ирээд доор одоо while the зогсохыг хүсэж group байна. sings their last song. Өнөөдөр бол сүүлчийн магтаалыг дуулах үед If you want to be baptized, баптизм хийлгэхийг хүсэж байгаа бол if you want to wash away all those sins, та энэ хүү гим нүглээ уушлуулан өшөөлөхийг хүсэж байгаа бол if you want to receive the power of the Holy Spirit та ариун сүнсний хүчийг авахыг хүсэж байгаа бол and to be part of the family of God, Бурхны гэр бүлийн нэгэн гишүүн байхыг хүсэж байгаа бол if that's what you want, хэрвээ та үүнийг хүсэж л байгаа бол you come and stand right here with me. би таныг урагшаа галж. I'm not asking you to stand by yourself. Би тэгээд бол таны ганцаараа гэж зогсоохгүй. I'm coming down here. Би өөрөө доошоо бууж. And you know I love to hug you. Тэгээ би танд So you know when you бол come, I'm going to give you a Таныг big hug тэгээд бол таны би өгтөж авахыг because хүсэж. that's the hug of God's love. За яагаад гэвэл би тэгээд бол таны ганцаараа гэж зогсоохгүй. I'm coming down here. Би өөрөө доошоо бууж. And you